эрүүл мэнд. За тэгэхээр бид өнөөдөр бөөрөө хамгаалах гэсэн сэдвээр сонсогч та бүхэнтэйгээ ярилцахаар бэлтгэлээ. За манай нэвтрүүлэгт Адам эрэгтэйчүүд бөөрийн эмнэлгийн эм чанга ухааны доктор Нансалмаа өргөдөө ирсэн байна. Ингээд Нансалмаа энэ өдрийн мэнд хүргэе танд. Баярлалаа. Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр сүүлийн үед нь бөөрийн өвчлөл нэмэгдэж байна. За ялангуяа залуучуудын дунд бас бөөрийн өвчлөл ихсэх хандлагатай байна гэсэн юмыг яриад байгаа л да. Тэгэхээр ер нь бөөрийн өвчлөл нэмэгдээд байгаа шалтгаан нь юу вэ? Эндээс үед тийм ээ. За тэгэхээр энийг ярихын өмнө би нэг хэдэн тоо баримт хэлье гэж бодож байна л доо. За Монгол улсад ер нь нийт хүн амын өвчлөлийн шалтгаанаар шээс бэлгийн замын эмгээг 3 дугаар байранд ордог. За эмнэлэгт хэвтэх шалтгааны 1-р байранд ордог. Гэтэл энэ тоо одоо 100000 хүн амд 200 одоо нэг 15 жилийн өмнө 100000 хүн амын 200 нь бөөрийн өвчний шалтгаанаар эмнэлэгт хэвтдэг байсан бол одоо 3 дахин ихсээд бүр 700 гараа явж байна энэ тоо. Тэгэхээр энэ маань өөрөө маш олон шалтгаанаас болдог бөөрийн эмгэг. Тийм ч учраас бөөрийн өвчлөл жил ирэх тусам дэлхийд даяараа зөвхөн Монгол төдийгүй бөөрийн өвчлөл ихсэж байгаа. Тэгэхээр нөгөө бөөрийн өвчлөл юунаас болж ихсэж байна гэдгийг өнөөдөр илүү жоохон төлхөө яриул зүгээр ах гэж бодож байна. За ойлгосон. Тэгэхээр бид бас нэвтрүүлэг ихээс өмнө иргэдтэй уулзаад иргэд маань бас яг бөөрийн өвчлөлийг юунаас болдог гэж ойлгоод явдаг юм бол иргэдийн яриа бодлыг бас сонссон байгаа байлаа. Энийг сонсъё. За тэгээ. Бөөр одоо доороос даарснаас л болж байгаа хэ та. Бөөр хүндрээд өвдөхөөс бөөрний даралт ихтдэг. За одоо бөөр өвчих шалтгаан ч одоо доороос даарснаас болчих. Тэгээд бас хоол унднаас гэхэр ч одоо давстай нас болдог болов. Даарсаас үт юм бол гэж боддоо шүү. Үгүй юм уу? Сайн бас мэдэхгүй. Тэгэл өөрсдийнхөө буруу хэрэглэнээс болол тэгэлдэг. Давстай мэдээл, доорсоо дараал, хүүтэн нөтөнд ажиллаж юм. Доороос daardیں۔ Маш их давстай хоол идэх юм бол бас өвдөн. Тэр хадуу ногоо могон жоохон багсгал идэх байх. Дөрвөнөөс болно. Тэгээ одоо багтаа их даарч өрсөн бол даарч өрснөөс болж өвдөн. За тэгэхээр манай иргэд бол ихвчлэн одоо доороосоо даарах тийм ээ давстай хоолунд их хэрэглэснээс одоо бөөр өвддөг гэсэн юм ойлголттой байна. Ер нь бөөр тэгвэл бас өөр юунаас шалтгааж өвддөг бэ? За яг энэ бол яг ерөнхий хүмүүсийн донд байдаг нийтлэг ойлголт. Тэгэхээр бөөр өвдөх шалтгаан олон янз. За нэгдүгürt нь бид ямар нэгэн архаг халдвар байх. Тэр нь гол төлөв хоолой зэлгүүрийн буюу архаг ангийн хорхоод шүд. За энэ тэнд бие дээр гарсан эдэт хатиг буглаач гэдэг юм уу те. За шууд дээрээс нь ялангуяа шээс бэлгийн замын халдварын өксөх халдвар буюу өтрийн өрөвсөл одоо эрэгтэй хүний шээсэн сүвний өрөвсөл, төрөө булчирхайн өрөвсөл, давсагны өрөвсөл маань бөөр өвдөх нянгийн гаралтай шалтгаан болно. Тэгэхээр бөөрийн өвчин дотроо олон янз. Сая хүмүүсийн ярьж байгаагаар бол энэ бөөр өвдөх шалтгаан биш, шалтгаан нь энэ дарах, доороосоо дарах болж өгдөг. Юу гэсэн үг юм бэ гэхээр бид байж байгаа тэр эдэт одоо халдвар маань намжмал байдалд байж байгаа. Хүн дарахлаар хүний дархлын урвал сулраад ирэхлээр энэ өвчин одоо шууд сэтэрдэг байх нь. За хоёрдугаарт нь бөөрийн өвчлөл ганцхан янгаас бас болохгүй. Хүний зарим хүмүүс их зөв ярьж байна те. Зөв амьдралын хөвчлээс нь одоо хэрэгжүүлэхгүйгээс болоод буюу ялангуяа хөдөлгөөнгүй байх, давс ихэр хэрэглэх нь мөн. За артерийн даралт ихсэлтийг эмчлэхгүй тоохгүй явах. За чихрийн шиж өвчнөд удаан явах. За тамхи татах бас бөөрийн өвчнөд орно. За тэгээд таргалалт, хөдөлгөөний дутагдал, шингэний одоо хангалтгүй хэрэглээ, эсвэл шингэний буруу хэрэглээ. Тэгээд дээрэс нь өксөх замын алдар гэж түр ярьсан тийм ээ. Тэгээд одоо нөө жоргуу олгодог эмүүдийг замбраагүй хитэхээр хэрэглэх. Ялангуяа энд одоо хүмүүс ибупрофен, диклотенк гэсэн эмүүдийг маш ихээр хэрэглэдэг хүмүүс байдаг. Одоо жоохон өвдөлтүүдийг ийм уугаад байдаг тийм. Тэгэхээр эдгээр олон энэ саяын дурдсан 10 шалтгаанаас болоод бөөр өвчлөдөг байна. Нөгөө талаас бас харшлын буюу дархлын урвалаар бас бөөрөөс өвчлөнө. Тэгэхээр тэр нь одоо нөгөө гаднаас орж ирсэн нянгийн эсрэг хүний биед дархлын хариу урвал явагдаад энэ нь бол ийм харшлын буюу өөрөө өөрийгөө гэмтэх ийм аутоиммуни гэж ярьдаг
өөрийнхөө эсрэг юм дархлын урвал хүний бие организмд явагдаж эхэлдэг. Тэгээд энэ маань өөрөө сүлдээ явандаа бас өөр шалтгаанаас болоод системийн өвчин буюу ганцхан бөөртүүдийг олон эд эрхтнүүдийг гэмтэх боломжтой болно гэсэн үг. За баярлалаа. Сонсогч холбогдсон байна. Хоёулаа хэлээ сонсогч хэлээж авъя. За тэгээ. Байна уу? За өдөр мэнд хүргэе танд. Өдөр мэнд хүргэе таа. За баярлалаа. Манай эмчээс ямар зөвлөгөө авах вэ та? Авина бүр нуруунаас болж ин өвдөхөө. Энэ баруун бүр өвдөө жоохон дэвсэмсэр үзүүл тэгээ жоохон шохоочтой гэсэн тиймэрхүү онцлж байна. За хариултаараа жоо сонсч болох тийм ээ. За таны асуултыг олголоо. За нуруу өвдөх, бөөр өвдөх хоёр шууд холбоотой юу гэдэг асуудал байдаг. Тэгэхээр нуруу бөөрийн өвдөлт хоёр их ойролцоо өвдөлт байдаг л да. Ялангуяа хүмүүсийн бүслэгийн нурууны эсгийн өвдөлт, булчингийн чангарал, нурууны мэдрэлийн шалтгаантай мэдрэлийн язорын өвдөлт гэдэг нь бол бөөрийн өвдөлттэй их төстэй өвддөг. Тэгэхээр яг энэ нурууны өвдөлтөөсөө болоод шууд бөөр өвдөх нь бол тийм ч их шууд холбоотой бас биш. Энэ нь андуур гэдэж болно нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ дээр бас нөгөө бөөрийн тэр өвдөлт сая бас шохоожилт ярьлаа тийм ээ. Тэгэхээр бөөрөнд яагаад шохоожилт үүсдэг вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр тэр нь болохоор бөөрөнд шээсний хүчлэлэг байдал ихснээс болоод бөөрийн дотор байгаа талстууд нийлж нэгдээд тэр нь янта хэрвээ нийлээд бас яхан бол нянгийн өөрийнх нь биохимийн задралын улмаас болоод энэ бол юм өөрчлөлт гарч ирдэг байна уучлаарай за зэмний уцаа хачи гэж утсан чаагаагүй. За баярлалаа. За сая холбогдсон сонсогч маань хариулт өгүүлж авсан баг. Дахиад сонсогч холбогдсон байна. Сонсогч хүлээж авъя. Байна уу? За уучлаарай сонсогч маань утас амжилтгүй боллоо. Та бүхэн шууд бирээ 30 50 22 дугаар утсаар холбогдох боломжтой байгаа. За дахиад сонсогч холбогдсон байна. Авъя. Байна уу? За таныг сонсч байна. Би бас л бөөрний хоёр асууя. За асуугаа та. Энэ бөөрнөөс хоёр бөөрнөөс гарсан шээсний энэ сувагч нь давсгар орохдоо нийлж орох уу, тусдаа давсгар орох уу гэж асуумаар нь. Бас нэг асуухгүй. Баруун бөөр авахгүй хүн манай сахалтай хүн зайлж ажиж байгаа эмэгтэй хүн л дээ. Тэгээд бүсэлхийнээс нь доош ингээд ууцнаруугаар ингээд ороод ингээд хоёр гоё харыг дагаад ингээд ууцны хоолсоосоо тэгж ирдэг юм билээ тийм зөвөрөө. Яг тэр шиг ингээд зөвөрлөд үсгээр өөр 90 гараад тонгоцсон ийм болоод сүлдээ өөр хөвтөрч орчиход тэгээд өөр авахгүй болохоор ийм хэвээр юуны тэр өөрний судмод хаана ямар юм яасан байгаагаа тэгж үүнийг л асууя да. За ойлголоо. Бөөрний сувг гэдэг нь бөөр давсаг хоёрыг хооронд нь холбдог тэр гуурс буюу шээс хамжуулдаг тэр гуурсыг шээлэ гэж хэлдэг. Энэ маань хос байдаг. Давсагт хоёр цоргоор орж ирдэг. За тэгэхээр тусдаа хоёр цоргоор орж ирнэ. Тэгэхдээ нэг хүндий сав буюу давсагт орж ирдэг байна. Тэгээд энэ шээс бүрэн цаашаа гадагшлахтаа асуудалтай байх юм бол эргээд дэшээ бөөрөндөө нөлөөлж болдог. Тэр нь ялангуяа нас агсан төрөв булчирхаан өөрчлөлттэй хүмүүст илүү их тохиолддог. Энийг бөөрийн дараах шалтгаантай бөөрийн архаг дутагдал үүсэх бас нэг шалтгаан гэж үздэг. Тэгэхээр төрөв булчирхаагаа эмчлүүлэхгүй удаан яваад томролттой удаан яваад ирэхлээр нөгөө томорсон төрөв булчирхаа маань ялангуяа дотгошоо давсаг руугаа төрж ургаад шээсний тэр төрөний хилдэг орж ирэх хоёр давсаг руу орж ирэх шээлийг дарах юм бол хоёр бөөрөнд усчлалт үүсч болно. За саяын хүний ярьсан асуусан тохиолдлын хувьд бөөрөө ахуулснаас болоод тэр хүн 90 градус тонгоотлоо бүр тэгж өвднө гэж байхгүй. Тэгэхээр энэ бол өөр шалтгаан байгаа гэж бодож байна. Тэгэхээр мэдрэлийн буюу мэдрэлийн мэс заслын талаас нь үзүүлвэл илүү зүйтэй болоо гэж бодож байна. Гэхдээ мэдээж хэрэг бөөрийнхөө эмчтэй давхар үзүүлгүй яах вэ? Хос эрхтэй учраас бөөр нэг эрхтний нэг бөөрийг авсан байхад нөгөө бөөр маань ирүүл байхад бол харцсангүй асуудалгүй. Тэгвэл нөгөө талаасаа хэрвээ хоёр яалтчгүй гэмтлийн ч юм уу ямар нэг механик шалтгаанаар бөөр усчсан, их хэмжээний олон чулуужилт үүссэн, за эсвэл гэмтсэн ч гэдэг юм шалтгаануудаас болоод бөөрийг авах тохиолдлууд бол байдаг л да. Тэгэхээр нэг бөөртэй хүн бол бөөрөө өстө нандинан хайрлаж ах хэвээр тийм ээ. Ягаад тэгэхээр бөөр өөрөө бие махбодын маш чухал олон үүргийг гүйцэтгэдэг. Зөвхөн шээс ялгаруулах биш 11 төрлийн функцтэй идэрхтэн. Тэгэхээр бөөрийн энэ олон үйл ажиллагааг тэр ганц бөөр
одоо ачаалж явж байгаа учраас энд бол халдварлаж одоо халдвар төвчнөр ялангуяа өвдөх бэлгийн замын халдвараар өвдөх ч гэдэг юм уу те доороосоо даарахгүй байх гэдэг энэ бүх өөрөөсөө шалтгаалсан бүх арга хэмжээг авч явах хэрэгтэй. А зүгээр тухайн хүний хувьд өөр архаг процесс өвчин байсан байхыг үгүйсэхгүй би зүгээр нуруу нухсны талаас юм байгаа болов эсвэл булчингийн гаралтай шалтгаантай байгаа болов гэж бодож байна. За баярлалаа. Эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн тавханд хүрсээр байна. Ингээ хэлхээ орон төр завсарлаад эргээд уулзцгаая. Иргэн таны хөдөж эрүүл мэндийн боловсрол. Эрүүл мэнд нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч тавханд хүрсээр байна. Бид өнөөдөр бөөрийн хамгааллын сэдвээр тавхантай ярилцж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Адам эрэгтэйчүүд бөөрийн эмнэлгийн эмч чанга ухааны доктор Нансалма өрөөдөн оролцож байна. Тэгэхээр за сонсогч холбогдсон байна. Сонсогчийг авъя. Байна уу? За та холбогдсон байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хүргэж баярлалаа. За нэг юм асууя. За асуугаарай. Бид зүрм тадын бөөр үе өвдөөсгөл яахан доош унжаад төмсгөрүүгэн татаж өвдөв. Дарин өөрөөс нь төмсгөн хамраад байна. Яг тэгж байгаа нам чихэн. Шэхэр он мохоо эвгүй нэртэйс гараад. Энэ юу нэх ба. Насны өвдөөс нь гайгүй зүгээр байна гэсэн тэгээд үе тэгээд байна. За тэгэхээр нодлон энэ хүний бүр зүгээр байсан байж болно. Бүр 2 хоногийн дотор ч өвдөж болно шүү дээ. Тэгэхээр нодлон үзүүлсэн эмчийн үзлэгийн дүгнэлт дээрээ та өнөөдөр өөрийгөө бөөрн зүгээрээ энэ яагаад өвдөд байна гэж бодож болохгүй шууд мэрэгжлийн эмчид хандах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бөөр шээс бэлгийн зам бол холбоотой байдаг гэж түрүү хэлсэн тийм ээ. Ялангуяа төмсөг рүү өвдөж байгаа, бөөр рүү өвдөж байгаа хоёр за зарим тохиолдолд холбоотой байж болно, зарим тохиолдолд холбоогүй ч байж болно. За эрэгтэй хүмүүст ялангуяа тэр төмсөг рүү өвддөг өвдөлт бол ихэнх тохиолдолд төрөө булчирхаан шалтгаантай өвдөлт байдаг. За залуу хүмүүст бол бас төмсөгний венис утасны өргөсөлттэй холбоотой бас өвдөлт бас байж болно. За тэгээд тэр төмсөг рүү чинрээ заримдаа төмсөг том болоод гэж хэлхийг бодоход энэ хүн төмсөгний одоо усчлалт бас байж байгааг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хүн өөр эмнэлэгт очиж ижил энэ хүний оншийг тодруулахаас биш одоо яг энд эсвэл таны онш тийм байна гэж мэдээж хэлэх боломжгүйг ойлгож байгаа. Тэгэхээр харьяа одоо дүүргийнхаа бөөрийн эмчид үзүүлээ шаардлагатай болвол одоо эрэгтэйчүүдийн урологийн бүр нэмэс заслын эмчид үзүүлэх ёстой, төмсгийн хот харах ёстой, судасны асуудал байна уу? Гэхдээ ер нь бол настай хүмүүст төмсгний вений судасны өргөсөлтийн асуудал бол тийм хэлбэг биш байдаг. Ер нь тэр төмсгний судасны өргөсөлт угаасаа ч хэлбэг байдаг. Ер нь бол нэг 5-6 хүн тутмын нэгэнд нь вений судасны өргөсөлт байдаг ч гэсэн тэр болгон төмсөг рүү өвддөггүй. Харин төрөө булчирхаан өргөслөөс болоод төрөө булчирхаан арахаг нянтай нянгуу өргөслүүд аль аль нь одоо төмсөг рүү өвдөх юм өвдөлтийг арахаг юм зовиртой өвдөлтийг үсгдэг. Тэгэхээр тийм өвдөлт бас байж байгааг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хүн бас шаардлагатай бол төрөө булчирхааны шинжилгээ өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр 2 жилийн өмнө байсан шинжилгээ нь одоо 2 хоногийн дотор 2 цагийн дотор ч өөрчлөгдсөн байхыг хэлэх боломжгүй. Тэгэхээр наслмаач түрүү таны яриан дээр гарч байлаа л да. Шээс одоо чөлөөтэй гадагшлахгүй ямар нэгэн шалтгаан байх юм бол эргээд бөөрөндөө муугаар нөлөөлдөг гэх юм. Гэтэл манайхан чинь шээс хүрээд ингээд нөгөө төвчгүй ингээд шээгүй ингээд төвчээ суугаад байдаг штэ. Тэгвэл эргээд одоо бөөрөндөө муугаар нөлөөлнө гэсэн үг. Тий. Яг нөгөө тэр давсганда шээсээ барих чадвар шээсээ төр зур хадгалах за байнга одоо нөгөө өөрөө шээсээ ялгаруулж чадахгүй байх хоёр бол 2 ондоо асуудал л да. Жишээ нь хүн давсгаа ингээд одоо 0 болтохгүйгаас ч гэдэг юм уу те завгүй гэсэн болоо заримдаа ингээд шээсээ давсагтаа удаан хадгалах бол хай тохиолдож болох асуудал. Гэхдээ боломжтой бол шээсийг удаан хадгалаад байх нь ерөөсөө нэгдүгээр сайн биш. Хоёрдугаарт нь тэр шээс гадагшлахгүй байх гэдэг нь ганцхан төрөө булчирхаан өвчин биш. За эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа ахмад насны цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн хувьд давсагны булчингийн сулрал нь тэр хязгангийн ёроолын булчингууд суларсантай холбоотой гарч ирдэг. Энэ маань цэвэршилттэй шууд холбоотой гэсэн үг. Дээрээс нь одоо нөгөө өтрээний хамгаалах орчин бас суларчдаг учраас нянгийн халдвар аваад давсагны өрөвсөл ойр ойрхон яваад болохоор давсагны өрөвслөөс болоод давсагны булчингууд байнгын агшилтын байдалтай байснаас болоод давсагны хунаас булчин өөрөө зузаараад шээсээ барих чадвар алдагдаж эхэлдэг. Тэгэхээр нөгөө шээс алдрах эмгэг гэдэг шээсний холбоотой энэ олон эмгэгүүд олон шалтгаанаас болж үүсдэг байна. Тэгэхээр шээсээ барих нь ерөнхийдөө хэлэхэд бол зураг тийм ээ. За дахиад сонсогч холбогдсон байна. Сонсогчийг хүлээж авъя. Байна уу? Сайн байна уу? За өдрийн түрүү танд.
Би жирэмсэн болоод нэг 5 сартаа шийсний шинжилгээ өгөхөд уураг алдагдaltaа тусаа гэдээ гарч ирсэн. Урдны өөрчлөлт миний бөөр өвдөж байгаагүй. Дараагийн жирэмсэн болоход одоо бөөрөө яаж хамгаалах вэ? Яаж зайлшгүй өвддгүү эсвэл жирэмсэн болсонтой холбоотой юм өвдөл заавар гэдэг нуруугаар өвддөг байна. Тэгээд би одоо яг зайлшгүй шинжилгээ өвдөлтэй бүх шинжилгээнүүдийг авчихсан байна. Тэр бөөрн дээр үгүй жахтаа холбоотой асуудал гараад байгаа. За ойлголоо. Яаж хамгаалж өөртөө ямар гэрлэн барих вэ гэж асуух. За ойлголоо та хариултаа хүлээн авч хүлээн авч гинарэ. За жирэмсэн байхад бөөрийн эмгэг шинээр үүсэх, архаг даалт явцтай бөөрийн өрөвсөл сэдрэх. За жирэмсний холбоотой ийм сэдрэх механик болон бодисын солилцооны дотоод шалтгаан аль нь байдаг. Ягаад гэхээр нэгдүгээрт нь тэнд бүхэл бүтэн шинээр хүн үсэж байгаа гэдэг маань цусны эргэлтээ маш их ачаал үүсдэг. Тэгээд дээрэс нь тэр одоо 10 кг жинтэй ихсэн одоо яра тэр ихийн хөвлөд байгаа ургийн цусны эргэлт гэдэг ингээд тэр ачааллаас болоод бөөрийн ачаалал бас нэмэгдэж өгдөг. Гэхдээ энэ хүнд давхар тэр цустай шигшээс уураг алдах гэдэг маань өөрөө ямар нэгэн байдлаар тухайн хүнд фон байсан гэсэн үг. Тэгээд тэр нь жирэмсний тэр бие организмд явагдаж байгаа одоо өөрчлөлтийн улмаас сэтэрч гарч ирж байна гэсэн юм байж болох талтай. Нөгөө талаасаа энэ хүн дараагийн жирэмслэлттэй бэлтгэхийн тулд бид байгаа бүх одоо эдэд халдварууд ямар нэг өөрчлөлт байна уу, хорхоотой шууд хоолойны ангийн тийм ээ гамрит гэж ярьдаг шүү дээ. Хамрын хүндийн дайвар хүндийнүүд эдэд өрөвсөлж гэдэг юм уу. Энэ бүгдийг сайн шалгуулад эмчлүүлэх ёстой. Тэгэхээр хүмүүс ялангуяа хамрын битүүрээд ингээд толгой руугаа өвдөөд ингээд лухшаад яваад байдаг. Энэ бол гамрит гэж монголчууд ярьдаг тийм ээ. Энэ дайвар хүндийнүүдийн эдэд өрөвсөл одоо эдээд чихний өрөвсөлч гэдэг юм уу бид байгаа архаг эдээд өрөвсөл болгон дахиад бөөрийг ямар нэгэн тийм эмзэг байдалд очингууд өвдүүлэх шалтгааны суурь болж өгч байгаа. Тэгэхээр тэрийгээ сайн шалгуулж эмчлүүлж агаад ирүүлж жагаад төлөвлөгөөтэйгээр дараагийнхаа хүүхдээ гаргах юм бол бас аюулгүй байж болно тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр сонсогчдоо эрүүл мэндийн нэвтрүүлэг та бүхэндээ хүрч байна. Ингээд бөөрөө хамгаалах талаар бяцхан зөвлөмжийг бас сонсогч та бүхэндээ хүргэе. Бөөрөө хамгаалъя. Та бөөрөө хамгаалахын тулд амны хөндөй, шүд, хоолой өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх, шээс бэлгийн замын ариун цэврийг сахих, бүрэн эмчлэх, даарахаас сэргийлж цаг улиралд тохируулан хувцлах. Эмийг эмчийн заврын дагуу хэрэглээрэй. Бөөрөө хамгаалъя. Эрүүл мэндийн нэвтрүүлэг үргэлжлэн сонсогч та бүхэндээ хүрсээр байна. Бид өнөөдөр бөөрөө хамгаалъя гэсэн сэдвээр та бүхэнтэй ярилцж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Адам эрэгтэйчүүд бөөрийн эмнэлгийн эмч Ангаа ухааны доктор Нанслма өргөдөн оролцож байна. Ингээд сонсогч та бүхний шууд эфирийн 30 50 22 дугаар утсан дээр хүлээн авч байна. За сонсогчийг хүлээж авъя байна уу? Байна уу? Байна. За өдрийн төрөй танд. Баярлалаа. Зари схватар дүр ярьж байгаа маа тэр утас. За тэгэхээр бөөртэй холбоотой юм ярьж байгаа ахын нэг бас нэг жоохон сэтгэл дондор явдаг юм асуугаад юм. Энэ бөөрийн өрөвсөл ер нь жоохон бөөр өвдөд энүүтэй уялдаад энэ өрийн шингэнгүү болдог юм байна уу? За. Би одоо тийм өрийн шингэнгүү болоод чадах шиг байгаа юм. Та сахартай айгүй юу? Сахар махар байхгүй. Ямар нэг эмүүдгүй одоо хуцаагаар. Одоо хуцаагаар одоо даралтны юмнаас өөр юм уу? Та төрөө булчирхааны эмүүдгүй нэг тамсуул гэдэг юм. Төрөө булчирхаагаа үзүүлэхээр зүгээр байгаа юм. Нэгдүгээр эмнэлэгт одоо төмсг нь өвлөө хот харуулсан хоёр хэмжээ нь зүгээр байна гэсэн. Таны үрийн шингэн огт гарахгүй байна уу? Хэмжээ нь багасаад байна уу? Одоо гарахгүй л байх шиг байна. Тэгээд хүн чинь нэг таашаал авдаг шүү дээ. Юусэн тэгэхгүй. За ойлголоо. За энэ үрийн шингэн эсрэг урсгалд гадагшлах буюу эсвэл үрийн шингэн огт гарахгүй байх гэж эмгэг байдаг л да. За ихэнх тохиолдолд энэ үрийн шингэнийг цацдаг төрөө булчирхаан голын хэсэгт байдаг тэр сувгуудын эмгэг байдалтай холбоотой энэ гарч ирдэг эмгэг байдаг. За гэхдээ чихрийн шижинтэй хүмүүст бол нэлээд түгээмэл тохиолдог. Олон жил чихрийн шижингээр өвдсөний дараа үрийн шингэн
гарахгүй байх юм уу? Үрийн шингэн аргашаа давсаг руугаа цацагдчихдаг. Эсрэг урсгалд цацагддаг. Тэгэхээр энэ хүнд тэр одоо хязгангийн тэр орчмын өөр асуудал байна уу гэдгийг нэгдүгээр тодруулмаар юм байна гэж боддог чинь. Хоёрдугаарт нь зарим төрлийн эмийн бодисудаас идэг. Ялангуяа түрүү булчирхайн хамааралтай зарим эмүүдийг ууж байх явцад тэр үрийн шингэнийг цацдаг тэр үрийн тавгар гэж ярддаг түрүү булчирхайн гол хэсэгт байдаг сувганцруудын булчин суллж өгсөнтэй холбоотой бэлгийн харьцаанд орох үед үрийн шингэний хэмжээ багасах эсвэл аргашаага шээс давсаг руугаа орчдөг. Энэ бол эмээ угаад буцаад эмээ угаад дууссан дараа буцаад эргээд сэргдэг хэвийн байдалтай ордог. Буцаач хэвийн байдалтай ордог байдал гэсэн. Зүгээр угаасаа тэр үрийн шингэн цацагддаг сувг нь битүүрч гэсэн өөр шохоожилтоос болоод түрүү булчирхайн нийлэнхүү одоо их хэмжээний талбай хамаарсан шохоожилт үүсчихсэн байх юм бол бас ингэж ээж бас болно. Эсвэл одоо өөр түрүү булчирхайн өөрийнх нь дотоод уйлан хааж гэдэг юм уу эсвэл өөр ямар нэгэн мүлэрийн эмгэг гэж ярддаг тийм соргоны эмгэг гэх мэт өөр эмгэг байгаа бол бас энэ гарахгүй жиж магадгүй. Бөөртэй уул холбоотой. Бөөртэй уул шууд холбоотой бол биш. Тэгэхээр энэ тэр үрийн шингэн гарахгүй байх нь зүгээр ер нь бол бөөрийн өвчний сүүлийн шат бөөрийн архаг дутагдал, элэгний өвчний сүүлийн шат бол бэлгийн амьдралтай холбоотой боловч яг үрийн шингэн гарахгүй байх нь бөөртэй шууд холбоогүй. Тэгэхээр энэ хүн яах ёстой гэхээр шулуун гэдсний хит авийн шинжилгээ буюу эхо хийлгээд тэр үрийн одоо төвгөр буюу одоо үрийн шингэнийг цацдаг тэр хэсгийг нь дурангаар бас давсгаар нь дурандуулж шалгуулах ийм хоёр янзын шинжилгээ хийлгээд тэгжээж ерөнхийдөө учир нь алдах байхаа гэж бодож. За баярлалаа. Тэгэхээр Наслан амжи түрүү та ярьжсэн бас бөөр өвдөхний шалтгаан шингэний буруу хэрэглээ гэдэг хэлжсэн тийм ээ. Гэтэл манайхан чинь одоо шингийн юм уухан сайн гэдэг нөгөө талаараа бас их уухан бөөрөнд муу гэдэг ер нь яах ёстой юм бэ? Тэгэхээр шингэний одоо хүмүүс их шингээ уухлаар бөөрийн ачаалал нэмэгдчихнэ гэж шингэний хориод идэг л та. Тэгэхээр хизээ ямар шингэнийг их хизээ зөв гэж хэлэх юм гэдэг нэг асуудал байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүний хоногийн эргэцэг ер нь бол нэг 2-оос 2.5 литр шингэн гэж эрдэмтэд тооцоолсон байдаг. Тэгэхээр аягаар тооцох юм бол бидний дундаж уудаг аяг бол нэг 200 г л аяг байдаг л да. Тэргээр нэг өдөрт та 10 аяг шингэн ууж чадчихэв үү гэдгийг тоолол үзчих хэрэгтэй. Тэгэхээр өглөө бид нэг цагаан ухтаа 2 аяг, өдрийн хоолн дээр за 1 аяг ч юм уу тий. За дундуур нэг аяг гэдэг инхээр нэг 6-7 аягнаас илүү нэвтрэхгүй байх шиг ихэнх хүмүүсийн. Тэгэхээр тэр нөгөө хоногт ууж байгаа шингэн тэр дундаа цэвэр усны хэрэглээ 1.5 литр орчим. 1.5 литрээс 2 литр. За бусад шингэн буюу цай, кофе маань одоо усундаа жуус ч гэдэг юм уу жимсний шүүс маань 500 г байхад хүний зөв хэрэглээ гэж үздэг. Гэтэл энэс бага 1.5 литрээс бага шингэн хэрэгэлдэг хүмүүсийн шээсний хувийн жин өндөр байдаг. Нөгөө талаас шээсэнд байх тунцсны хэмжээ их болно. Энэ нь эргээд чулуун үсэх, давс үсэх, нөгөө чулууч хувчны маань эхлэл болох нь. Хоёрдугаарт нь одоо хөнгөн хэлбэрийн одоо өрөвсөл явж илаа гэхэд их хэмжээний шингэн уудаг хүмүүсийн бүр тийм амархан өвдөхгүй. Яг тэгэхээр тэр нян одоо шээсээр хөөгдөд гарчих боломжтой гэсэн үг байна. Хөнгөн хэлбэр үед. Гэтэл шингэн их уугаад бөөрийн ачаал одоо нөгөө ялангуяа давсагны асуудалтай төрүүлчих асуудалтай хүмүүс нөгөө ойрхон шээхээсэж гэдэг юм уу залхаад шингэний хориод эхэлдэг. Тэр нь эргээд бөөр хамгаалж байгаа биш эсэргээрээ бөөрийнхөө үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн үг. За буруу хэрэглээ гэд би юу ярьчих вэ гэхээр хитэг чихэрлэг зүйл хэрэглэх. Давстай цай ихэр уух. Энэ бол шингэний буруу хэрэглээнд орно. Дээрээс нь цогтууруулах хундаг хитэг хэрэглэх те. Дээрээс нь нөгөө одоо бөөр ялангуяа эрчүүдийн дунд болохоор пи уух чинь шээс уудаг сайн бидтэй гэж ярьдаг ч гэсэн энэ маань одоо цогцтой хэрэглэнээс буюу одоо хоногт хэрвээ өдөр болгон уухтаа та 330 граммаас 7 хоногт гэхэлэр хүний нөө стандарт уулт гэдэг хэмжээнээс хэтрээд 330 граммаас дээшээ гарч байгаа нэг цагт нэг 330 грамм пи уух юм бол хүний бие хэвийн тэрийг шингээж боловсруулж чадах нь байна. Гэтэл нэг удаа уухтаа нэг цагт 2 литр 3 литр пи ууж байгаа юм бол энэ маань эргээд нөгөө хүний биед одоо ашигтай биш ашиггүй тал руугаа болж өгч байгаа. Тэгээд архины хэрэглээч гэсэн тэр энэ бол бас нөгөө шингэний буруу хэрэглээ гэдэгт орно. За баярлалаа. Сонсогч холбогдсон байна. Сонсогч хүлээж авъя. Байна уу? За өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд хүргэе. Сайхан зөвлөгөө өгч баярлж байна. За баярлалаа. Та манай эмч. Нэг санд байна. За. Ихтэйшүүдийн эмчэд үрийн шингэний татралт юунаас шалтгаалх уу? Тэр шингэнийг нэмэгдүүлэх ямар арга байх уу? Монгол үндэсний аргаар ч гэдэг юм хоол ундаар ер нь эрэгтэйчүүдэд
цэвэршилт гэж хэдэн наснаас яаж явж гэнэ үү? Тэр нь өрийн шингэнтэй холбоотой байна уу юу гэдэг талаар зөвлөгөө өгнө. За баярлалаа таны асуултыг хүлээж авлаа. Гэхдээ бид өнөөдөр бөөрийн өвчлөлийн талаар ярьж байгаа учраас сонсогч та бүхэн болж игэл бөөрийн өвчлөлтэй холбоотой асуултыг манай эмчээс асуугаарай гэж хүсэх байна. За гэхдээ эмч маань бас эрэгтэйчүүдийн хариуллаа тийм ээ. Эмчээс бас тавч хариулчих тийм ээ. Нэвтрүүлгийн цаг бас төгч байгаа. Тийм ээ. Яг сая өрийн шингэний хэмжээ багасах гэдэг мэн түрүүний хэлсэн саяын чихрийн шижинтэй холбоотой байж болох нь төрөө булчирхайн эмгэгтэй холбоотой байж болох нь үрийн цэврүүний эмгэгтэй бас холбоотой байж болох нь дээрэс нь настай холбоотой бас гарч ирнэ. Эмийн шалтгаанаас бас гарч ирнэ. Тэгэхээр үрийн шингэний хэмжээ нэмэгдүүлэх гэдэг мань хэрвээ одоо төмсгний хатангиршилч гэдэг юм уу төрөө булчирхайн өвчлөөс болоод хэрвээ энэ хэмжээ багасж байгаа бол одоо үндсэн өвчнөө нэгдүгээр эмчилнэ, хоёрдугаарт нь тэр наснаас хамаарж байгаа өөрчлөлт бол нэгэнт одоо нөгөө өгшрөлтийн процессээс болоод үрийн шингэн бүр одоо огт гарахгүй болох гэдэг нэг бас яг мэдрэлтэйгээ холбоотой юу гэдэг яс ялгаа салгахаар л хэрэгтэй л гэсэн үг л дээ. Мэдээж хоол хүнсэнд бол хэрэгэлдэг зүйлсүүд бол нөгөө бэлгийн дааврыг сэтэх үйлчилгээтэй дэмжих үйлчилгээтэй хүнснүүд зөндөө байдаг л да. Энэ дотор одоо өндөг, самар, загсны тос, банан, гадил, за ногоон өнгийн жимснүүд гэх мэт ийм төрлийн хоолуудыг хоол хүнсэндээ төлхөө хэрэглэж авах хэрэгтэй. Ялангуяа загсандаа яргаа загс, туна загс гэдэг ийм загснууд бол маш их хэрэгтэй байдаг. Тэгээ самарнууд, газрын самар, тэгээд дээр нь банан түрүү хэлсэн тийм ээ. Алим. За тэгээд юу асуудаг брокколи тэгээд ногоон өнгийн жимс ногоонууд бас төлхөө хийсэн. Ийм төрлийн хүнснүүдийг сайжруулах хэрэгтэй. Наслан амч та хоёр ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөлт өгч байна. Сүүлийн минутанд та бас манай иргэдэд зөвлөгөө өгч тийм ээ. Ер нь өөрөө өвдөхгүй байхын тулд, өөрөө хамгаалахын тулд манай иргэд яг юун дээр анхааруул зохистой юм бэ? Тэгэхээр хүмүүс бөөр өвдөн гэхлээр яг нөгөө бөөрнийхөө өвчлөж байгаа, зөвөрлж байгаа хэсгийг л бөөрийн өвчин гэж бодоод байдаг. Гэтэл артерийн даралт ихсэх өвчин монголчуудын дунд маш их байдаг. Артерийн даралтаа зөв хинжих хэрэгтэй. Хоёрдугаарт бөөрийг эрүүл байхын тулд одоо илүүдэл жингүү байх хэрэгтэй. Тамхи татахгүй байх хэрэгтэй. За тэгээд цуснд байгаа сахарын хэмжээг хинжих хэрэгтэй. Эдгээр энэ асуудлууд яадгүй гэхээр бөөрийн архаг дутагдал буюу бөөр эргэшгүйгээр буцааж одоо сорвжилт өөрчлөлтөнд оруулаад бөөрийн архаг дутагдалд хүргэдэг эмгэг учраас эдгээр нь одоо нянгийн шалтгаантай бөөрийн халдварын гаралтай өрслөөс илүү их хор хөнөөлтөй байдаг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр зөв амьдралын хөвшилтэй байх хэрэгтэй ах нь илүүдэл жингүү байх, даралт, тамхи, нас татгалзах, тэгээ шингэний хэрэглээг одоо зөв буюу хоногт хангалттай шингэн сайн уудаг байх хэрэгтэй. За эцэст нь монголчуудын дунд түгээмэл байдаг нэг зүйл бол одоо бэлгийн замын халдвар ялангуяа залуучуудын дунд ихсээд байгаа нь өөрөө бөөр шисний замын өвчлөлийг ихсгэх бас нэгэн том шалтгаан болж байгаа. Тэгэхээр бэлгийн замын халдвараар өвчлөхгүй байх, өвчлсөн тохиолдолд дур мэдэн дутуу эмчлэх тохиолдол маш их байна. Тэгэхээр одоо нөгөө бэлгийн замын тэр 20 төрлийн өвчин байдаг гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Зөвхөн одоо шинж тэмдгийн дараах төдийгээр ганц удаа тариа хийлгээд бусад өвчнийг нэмчлэхгүйгээ яваад энэ өөрөө эргүүлээ төрөв булчирхайн өвчлөлт давсагны бөөрийн өвчлөл болж үлддэг. Тэгэхээр энэ болгоныг нь л одоо дур мэдэн өөрсдөө эмчилгүүгээр эмчит хандаарай л гэж хэлмээр байна. Дур мэдэн бас эмийн замбраагүй хэрэглээ. Тийм, эмийн замбраагүй хэрэглээ гэдэг бол тийм эмийн замбраагүй хэрэглээ тэр дундаа одоо өвчин намдах эмийн шалтгаантай бас бөөрийн хатангиршил гэж бас үүсдэг. Тийм, тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүдийн дунд, настай хүмүүсийн дунд бол энэ бол бас хэлбэг байдаг. Ягаад тэгэхээр өвдөлтөө намдааж ийн гэж эмийг бол одоо хит замбраагүй хоолунд мэт байнга хэрэглэх. За баярлалаа. Тэгэхээр эрүүл мэнд нэвтрүүлгийн шууд ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр бөөрийн хамгааллын гэсэн сэдвээр сонсогч та бүхэнтэйгээ ярилцлаа. За манай нэвтрүүлэгт Адам эрэгтэйчүүд бөөрийн эмнэлгийн эмч ангаа ухааны доктор Наслма өргөдөө оролцлаа. Ингээд манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.